Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаар цагдаагийн хэлбэрийн замын цагдаагийн ахлах зохицуулагч хушууч Бямц царай оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр зам телевизийн осол хэрэг болон эрүүгийн тухай хууль, зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн талаар ярилцсанаа. За жолооч нэрээр нь хэвчлэн ямар ч зөрчил гаргаж ирнэ гэдгээс хэлээрэй аашгүй. За та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За ихэвчлэн одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань хамгаалах бүс хэрэглэх, гар утсаар ярих, мөн бүрэн бус хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, мөн харийн суудалд сууж байгаа зорчигч нарт хамгаалах зүйлэхгүй хөдөлгөөнд оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг зориултын суудал дээр суулгахгүй тээвэрлэх зэрэг зөрчилүүд ихэвчлэн гаргаж зөрчлийн тухай хуулийн 14-ийн 2-р зүйл зааснаар тургуулаар авахгүйж байна. Зам телевизийн осол хэрэг энэ 4-р сарын байдлаар ер нь хэд бүртгэгдсэн байгаа юм? За 2025 оны эхний 4 сарын байдлаар хар өрийн сум болон манай харын сумын цагдийн хэлтэс хар өрийн болон тойргийн 6 сумыг хариуцсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хурцсан сэргийлэх ажлаар хэмжиж зохион байгуулан ажилладаг. Хар өрийн болон тойргийн сумдын хэмжээнд эхний 4 сарын байдлаар 10 зам телевизийн осол хэрэг бүртгэгдсэн байна. За үүнээс 6 зөрчлийн тухай хуулиар шалгагдж байгаа бол 4 нь гэмт хэргийн шинжтэй гэдэг үндэслэлээр гэмт хэргээр шалгаж байгаа. Тийм бол Батөржийн суманд 1, хар өрийн суманд 1, Жил суманд 1 тус бүртгэгдсэн. За юунаас болж 4 гэмт хэрэг осол гацсан байгвал согтуур фундамент зүйл хэрэглэсэн үедээ тээвэрлэж болоодох. Мөн дээрээс нь насан туршаагүй хүүхдүүд тээвэрлэж болоод замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам телевизийн осол гаргаж хүний амнаас хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байгаа. Энэ осол хэргүүд одоо хуулийн хугацаанд шалгагдаа явж байна. За нийт 10 осол гарсан гэж штэ тий. Энэ ослын улмаас одоо хэдэн хүн бэртэж хэдэн хүн амь ирсэн бэ? Тийм амь ирсэн тохиолдол байгаа юу? За 4 гэмт хэргийн ослоос болж 3-ны амнаас хохирсон байгаа. За Батөржийн суманд 1, Хужил суманд 1, хар өрийн суманд насан туршаагүй 1 иргэн хохирсон. Уг ослоос шалтгаалan хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учирсан 6 иргэн бүртгэж гэмтэж эрүүл мэндээр хохирсон байна. Согтуугаар тээврийн эрсэлж олоодох зөрчил болон гэмт хэрэг хэд бүртгэгдсэн байна? За согтуугаар тээвэрлэж болоодсон зөрчлийг чангагдах үүднээс 2024 оны 1 сарын 1-ээс эрүүг ууланд нэмэлт өөрчлөлт орж дахин жолоодох юм бол гэмт хэрэгээр шалгадаг болсон. За тэгээд дүүнээс шалтгаалan эрүүг уулын 27-15-аар одоогийн байдлаар эхний 4 сарын байдлаар 30 иргэн шалгагдаж шүүхээр орж ял шийдвэрсэн байна. Хууль хэрэгцсэнтэй холбогдуулан урд онд 8 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ онд 30 бүртгэж одоогийн байдлаар 22-оор өссөн яваа. Зөрчлийн хувьд мөн урд оноос согтуугаар тээвэрлэж болоодсон зөрчил өссөн. За урд оны мөн энэ байдлаар 145 бүртгэгдсэн байсан бол одоогийн байдлаар 148 бүртгэж өссөн байдалтай яваа. Иргэдэд анхааруулж хэлэхэд согтуур фундамент зүйл хэрэглэсэн үедээ тээвэрлэж болоод замын хөдөлгөөнд оролцмооргүй байна. Та бүхэн согтуур фундамент зүйл хэрэглэсэн үедээ тээвэрлэж болоодох юм бол бусдын эд хөрөнгө болон өөрсдийн аль нас дээрээс нь өөрсдийн эд хөрөнгөөр хохирдог учраас согтуур фундамент зүйл хэрэглэсэн л бол тээвэрлэж болоодохгүй эрүүл жолооч дуудах, эсвэл дуудлагын жолооч, эсвэл найз нөхдөө дуудаад хөрвүүлэх тал дээр анхаарахгүй манай иргэд энэ хувьд манай гэр ойрхон чинь гэдэг нэг хомсхон бодлоос болж их өөрсдөө хөнгөмсгөр найдаж энэ гэмт хэргийн холбогдогч болоод нийт хөрөнгөөр болон санхүүгээр хохирч байна. Согтуугаар телевизийн эрсэлж жолоодсон зөрчил гаргасан тохиолдолд мөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага авах вэ? Хуулийн зааснаар эхний удаа согтуугаар тээвэрлэж жолоодод баригдах юм бол зөрчлийн хууль 14-ийн 7-гийн 5-1, 52, 53 зааснаар торгох тээвэрлэж жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 7-оос 30 хоногийн хугацаагаар баримтлах гэсэн шийтгэлээс шүүхээр орж шийтгэлүүдээс шийтгүүлж байгаа. Тэгээ мөн зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт ороод торгуулийн хэмжээг 50%-аар бууруулдаг болсон. Энэ маань одоо 15 хоногийн дотор тэр хүмүүс сайн дураараа торгуулаа төлөх юм бол торгуулийг 50% бууруулна. Уг этгээд холбогдогч маань торгуулаа хуулийн хугацаанд төлөөгүй 15 хоног дотор төлөөгүй мөн 50% нэмэгдэхээр хуулийн өөрчлөлт зохицуулт орж өгсөн байгаа. За одоо 400 сая төгрөгөөр торгуулж байгаа иргэн маань 15 хоног дотор тушаах торгуулаа төлөх юм бол 200 сая төгрөг торгуулаа төлнө гэсэн
ийм санкц үнэ шинээр нэмэгдсэн. За эрүүгийн хуулийн 27-гийн 15 гэж мөн шинэ заалт орж ирсэн. За энэ заалт маань торгуулийн санкц нь 2 сая 700-аас 14 сая орон торгоно. Мөн 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял, 240-өөс 720 цагийн албатай ажил хийх гэсэн ялын санкцтай хуулийн өөрчлөлтүүд орсон байгаа. Зам тээврийн ослоос өршлөн сэргийлэх чиглэлээр тээврийн цагдаагийн газраас болон одоо сум дундын цагдаагийн хэлцээс ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? За одоо улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нэгдсэн арга хэмжээ бол мотоцикл ба хамгаалах малгай гэдэг нөлөөлөл арга хэмжээ явж байна. За уг арга хэмжээнд дээр ерөнхийдөө хамгаалах малгай хэрэглээгүй, английн үнэлэхгүй хүмүүст нөлөөлөл арга хэмжээ, хамгаалах малгай өмсч хөдөлгөөнд оролцох, зорчигчтой хамгаалах малгай өмсөх гэсэн чиглэлээр урьдчилан сэргийлэх, санамж сэрэмжлүүлэх, харьяа тойргийн сумд бол гарын сумын мотоцикл жолоодын иргэдийн дунд таран ажиллаж байгаа. Мөн хуулинд нэг өөрчлөлт орсон нь мопедыг 16 нас хүрсэн хүүхэд жолоодохоор өөрчлөлт орсон байна. Мопед унахад бол англи үнэлэх шаардахгүй байгаа. Одоо сураан гээд бид бүхний хүүхдүүдийн унаад байгаа тээврийн хэрэгсэл, мөн дээрээс нь мотоциклыг бол 18 нас хүрсэн английн үнэлэхтэй иргэн жолоодохоор ингэж хуульч өгсөн байгаа. Тийм учраас одоо иргэд маань хүүхдүүдтэй хамгаалах малгайгүй мөн насан туршийн хүүхдэд мотоцикл жолоодох хөдөлгөөнд оролцуулмаар байна. Хүүхдүүд маань мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцож байна. Дээрээс нь тэр сураан гэх хөдөлгөөртэй тээвэр өслөж жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа учраас хуулинд ийм өөрчлөлт орсон болохоор эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй хараа гяналтаа тавьж өөрсдийн мотоциклоо хүүхдүүдтэй шилжүүлэх байхад анхаараарай гэж хэлмээр байна. Миний урилгыг хүлээж авч өнөөдрийн подкастад оролцсон хошууч Бямцэрэндээ баярлалаа. Иргэд та бүхэн согтуугаар тээврийн эрсдэл жолоодохгүй байх, мөн бага насны хүүхдтэй мотоцикл болон сураан унуулах бол английн жолооны үнэмлэхтэй байхыг бас анхаараарай гэдгийг хэлье. Баярлалаа.